Миний сэтгэлийн илгээмж цагтлаа энд амжилтаа оролцож нэгдүгээр хайранд орсон мөнх шиг тэгээ уулзгаар ирсэн байна. За бүгд хамтдаа оръё. Сайн байна уу? Сайн байна уу? За тэгээд Монголын эко зохистой хөгжлийн холбоо болон Мантуга хатан компани мөн шударга хэмээн вебсайтууд хамтраад миний сэтгэлийн илгээмжгээ цагтлын аян зохион байгуулсан байгаа. Тэгээд энэ аянд маань 1500 орчим захиа оролцсон. Тэгээд энэ цагтлуудаас таны захиа тийм ээ хамгийн шилдэг шилдэг болж нэгдүгээр хайранд орсон байгаа. Бидний гол зорилго яг хин нэгээ шагнах урамшуулгатай гол зорилго байгаагүй. Хамгийн гол нь хүн болгоны сэтгэл дотроо тэр хадгалж явдаг сайн сайхан зүйлүүдээ бусдад илэрхийлж тэгснээрээ бас нөгөө цаад очиж байгаа хүний илүү их баярлуулах юмсан гэж юм хүс зорж эхлүүлсэн үйл ажиллагаа. Тэгээд энэ үйл ажиллагааг маань дэмжиж оролцож байгаа Мантуга хатан компаниас танд энэхүү дурсгалын зүйлийг гардуулж байгаа. Тэгээд энэ аз жаргалтай сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан гэдэг энэ лекц бол Монголд гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж олон жилийн туршилт судалгаа хийсэн тийм эрдэмтэд багш нар их гой бүтээл байгаа. Тэгээ энийг танд дурсгаж байгаа. За мөн одоо манай тийм ээ оюуны хэрэгцээ нэлээд шаардлага хангадаг яруу сэтгэгч гэдэг юм сэтгүүл байдаг. Энэ сэтгүүл маань хүний хөгжлийн чиглэлээр тийм ээ хүний хөгжлөөс улсын хөгжил шалтгаална гэсэн тийм үзэл баримтлалын үндсэн дээр явдаг юм сэтгүүл байгаа. Энэ сэтгүүл маань Мантуга хатан компани 20 жилийн ой зориулаад өөрийнхөө тусгай дугаарыг гаргасан байгаа. Эндээс таваас оюуны хэрэгцээг хангаарай гэж танд урьсгая. Тэгээд хамгийн чухал зүйл бол үг их чухал байгаа тийм ээ. Хүн үгээ яаж илэрхийлэх үү, яаж бусдад тэр ойлгуулах уу гэдэг нь бол их чухал. Тэгээд танд ийм дурсамжийг Мантуга хатан компаниас өгч байгаа. Эрхэм хүндэт мөнгө шиг танд Мантуга хатан компани миний сэтгэлийн илгэм цагтлын аянд оролцож хуарлын гүнээс ундран гарсан бусдад урам зориг сэтгэлийн дэм ирч хүч хайр инрэл бүхнээ шингээсэн мянган захлуудын дундаас олонний таашаал хүртэж нэгдүгээр байранд шалгарсан танд баяр хүргэж компанийнхаа нэрийн бүтээгдэхүүнээрээ энэхүү дурсамжийн хамт өөрсдөнд дурсал олгож үлдээе. За ингээд бидний зохион байгуулсан миний сэтгэлийн илгээмж цагтлын аян 1500 гаруй захиа ирсэн байгаа. Тэгээ энэ 1500 гаруй цагтлаас нь онлайн хилцүүлэг хийгээд ахлах насны ангилд Баатархуу ахын бичсэн хүн ус 2 гэдэг нийтлэл маань 2 дугаар хайранд маань үнэхээр бас нэг хүмүүс усаа хайрлаасаа, байгаль дэлхийгээ хайрлаасаа, ялангуяа Улаанбаатар иргэд туулголоо илүү их хайрлаж хамгаалаасаа гэсэн тийм агуулгатай их гоё байгаль дэлхийдээ хандсан хүн болгон залуучууд бүгдэнд хандсан тийм их гоё нийтлэлсэн. Тэгээд одоогоор нөгөө хөдөө орон нутагт байгаа учраас тийм ээ энэ бидний энэ өчүүхэн дурсамжийг хүлээж авах одоогоор боломжгүй байгаа учраас энэ Баатархуу ахын дүүдээр хурж ирээд байна. Аз жаргалтай сайхан гэр бүлийг бүтээн босгох арга ухаан гэдэг энэ лекцийг энэ олон түмэн зориулж хэвлэсэн байгаа. Тэгээд энэ лекцийн агуулга нь бол юм толгомдож байгаа энэ гэр бүлийн асуудлыг илүү их аз жаргалтай байлгамсан, айл өрх бүр илүү их сайхан тийм ээ аз жаргалтай байлгамсан гэдэг энэ лекц бүтээгдсэн. Тэгээд энэ дээр болохоор маш олон жил энэ гэр бүл судлалаар ажилласан тийм ээ өчнөө олон жил урам ухаанаа шингээж хийсэн бүтээлүүд маань орсон их онцлог сайхан бүтээл байгаа. Тэгээд энэ лекцийг дурсгал болгоё. Яруу сэтгэгч гэдэг энэ хүний хөгжлөөс улсын хөгжил гэсэн юм урайтай. Тэгээ хувь хүний хөгжил чиглэгдсэн Мантуга хатан компани 20 жилийн ой зориулаад өөрсдийн тусгай дугаараа бэлтгэн гаргасан байгаа. Энийг бас мөн танд урьсгая. Энэ сэтгүүл хэрэгцээг хангаарай. За тэгээ хамгийн чухал зүйл бол бидний гол зорьсон зүйл бол тийм ээ хүн болгоны сэтгэл дотроо агуулдаг тэр сайхан зүйл болгоно ил гаргаасаа тийм ээ хэн нэг нь баярсан бол тэрийг илүү их бусдад мэдээлэлээсээ тэгсэн нөгөө тухайн илгээмж авсан хүндэж гэсэн баяр баясгалыг өгөөсэй гэж бодож хийсэн. Тэгээд энэ үйл ажиллагаанд маань Баатархуу ах маань оролцоод тэр хүн ус тийм ээ хоорондоо ямар амин чухал холбоотой болохыг ойлгуулсан тийм сайхан нийтлэл болсон. Та энэ миний сэтгэлийн илгээмж цагтлын аяны талаар ямар төсөөлөл бий болж юм та энэ талаараа ярьцлага өгөхгүй юу? За энэ их сайхан үр дүнтэй олон нийтийг хамарсан хүмүүс уншуурстай тийм нийгэмд бас зөв зөвтэй юм хийсэн ийм сайхан юм болсон байна. Тэгээд миний хөдөө байгаа ахын аянд оролцож 2 дугаар байр эзэлжийн шагналыг авч тэрийг нь би хүлээж авч байгаадаа маш их баяртай байна. Энэ шагнал тэгээд дээрээс нь миний ах бас их яруу нарыг бичдэг бас эрдэмтэн одоо зохиол төрөл бичсэн тийм Монголын баяжуулагч тийм эрдэмтэн хүн байгаа. Тэгээд энэ номыг одоо сурлага хийж байгаа та хоёртоо бэлэг болгон өгье. За